Өрөө залгиж буй Тэнгэрийн эцэг Франческо Гоя. Өрөө залгиж буй Тэнгэрийн эцэг гэх бүтээл нь Испани зураач Франциско Гоягийн хамгийн айц төрөлм нууцлаг бүтээлүүдийн нэг бөгөөд 1819-с 1823 оны хооронд түүний хар уран зургууд буюу түүхнээ Black Paintings хэмээх цувралын хүрээнд төрсөн бүтээл юм. Энэ зураг нь хүний төрөлхийн хардарсан зүд, галзуурал, эрх мэдлийн шунал, үхэлтэй нүр тулах айц зэргийг сэтгэл зүйн болон философийн гүн утгаар дүрсэлдэг. Түүхэн нөхцөл. Гоя энэ зургийг амьдралынхаа сүүлийн өдрүүдэд өөрийн амьдарч байсан Quinta del Sordo хэмээх харшийнхаа хан дээр зурсан байдаг. Тэр үед Гоя дүлий болсон, ганц ардсан, гүн хямралд орсон байсан бөгөөд уг бүтээлүүд нь нийтийн үзэсгэлэнт зориулсан бус зөвхөн өөртөө хандан зурсан. Сэтгэлийн хямралыг шууд илрэл гэж үздэг. Сатурн буюу эртний Грекийн домгийн бурхан хүүгээ идэж буй уг дүрслэл нь зөвхөн нэг домгоор хязгаарлагдахгүй. Энэ бол цаг хугацааны иргэшэл, өөрийн өрөө устгах эрх мэдлэлтнүүдийн бэлэгдэл, хүний дотоод хит шунал, айц сүрлийн дүрслэл юм. Арга барил. Зургийг ямар нэгэн зотон эсвэл тавцсан дээр бус шууд хан дээр тусан будаг холимог техникээр зурдаг. Энэ уран зурагт хэрэгэлдэг уламжлалт суурь давхраг бүрдүүлэлт ер байхгүй. Харин шууд импульсив, гүн сэтгэл хөдлөлөөс уран гарсан шөнийн айдас мэт шууд орон загидсан бүтээл. Гэрэл сүүдрийн хурц ялгарлыг барокко үеийн тенебризмээс уламжлан хэрэглэж зурагт айдас төрүүлэхийн тулд илүү гаж, бүдүүлэг хэлбэрээр ашигласан байдаг. Дөрүүдийн шинжилгээ. Сатурн. Түүний үс сексисэн. Нүдэн томорсон, галзуурсан мэт царайлж, нүцгэн биеэрээ шөнийн харанхуйн дунд гялалзан гарч ирдэг. Түүний биеийн сунсан булчин, цуснд будагдсан гар нь хүч, галзуурал, хит шунлын цогц төр болсон байдаг. Хоолой руугаа багтахгүй шахан болсон хүний мөчийг зууж буй байдал нь үйл явдлын бүхий л хариг шинжийг ил тод илэрхийлнэ. Түүний хуруу хүүгийн биед ямар гүн зоогдсон байгаагаас нь харахад л ямар шунлаар тасчин хаяж буй нь шууд харагдана. Түүний хөл маш сонирхолтой дүрслэлтэй. Баруун хөл нь газрын налууртар хагас бүдэрсэн гадаргуу дээр сөхөрсөн мэт байралтай. Энэ нь тухайн дүр аврал гуйж буй бус харин хүч төрөмгийлэл, дээрлэхүү байдал, дээд цэгт хүрснийг илтгэн. Зүүн хөл нь урагш сунаж хагас бүдэг бүтцийн хувьд тодорхойгүй, бараг орон зай дууссан байдалтай. Энэ нь сэтгцийн тогтворгүй байдал. Хяналтаа алдсан түүний үйлдэлийн сэтгэл зүйн хазаалтыг илэрхийлдэг. Хөлний арьс нь зэвхий шаргал, тослог байдлаар зурагдсан байна. Үүнийг харахад хүний биений дулаан амьд мэдрэмжээс ангид бараг үхтэл мэтгүүтэй харагдана. Тэнгэрийн эцсийн хөл бол зөвхөн биеийн хэсэг бус, уран бүтээлдэх галзуурал, айц, задарлын бэлэгдэл. Түүний нэг хөл оршихуйн бараан гүн рүү уусан алгуулдаг бол нөгөө нь эргэлзээтэй байдлаар газар түших боловч тогтвортой бус. Энэ нь түүний оршихуй хүн биш, бурхан биш, зөвхөн айц хугтхан биелэлээ олохыг илэрхийлж байна. Хүүгийн бие хагас задарсан, цус асгарсан, амьгүй мэт байгаа нь энэ бяцхан биеийн хов хүний хүчгүй байдал, хорвогийн иргэшээлд орсон амьдын хувь тавилан илтгэнэ. Түүний амьгүй бие амьдын гэрэл гихцүүл бараг байхгүй мэт. Алслалт. Зураг нь үндсэндээ бараан, орчны наривчлал бараг үгүй. Энэ нь хүний дотоод орон зайг эмх замраагүй байдал, ухамсарлын харанхуйг илтгэх олдлого. Гэрлэн зөвхөн Сатурны царай болон гар дээр туссан байдаг нь түүний үйлдэлийн харигс мөн чанарыг илүү тодтогно. Бүх зүйл маш анархист, ямарч бүтцгүй, бүтээгээгүй мэт харагдах боловч энэ нь санаатай, хүний сэтгэлийн гүнээс шууд гарсан зургийн хэлбэр юм. Сонирхолтой байна. Бүтээлийг Гоя анх олон нийтэд үзүүлэх зорилгогүй байсан. Зөвхөн өөрийн сэтгэлийн хямралыг хан дээр илэрхийлэх зорилготой зурсан. Уг зургийг 1874 онд Гоягийн байшингаас хуулан авч тосон зураг болгон хадгалсан байдаг. Анхны зураг шууд ханан дээр байснараа онцлог. Гэхдээ галт тооны өрөөнд. Гоя энэ зургийг өөрийн амьдарч байсан үеийн Испани улс төр дарангууллын бэлэгдэл болон ашигласан гэж үздэг. Яг л улс төрийн тусгал шиг. Зарим судлаач энэ зургийг цэвэр философи бус харин хүний далд ухамсар, галзуурал, үл таних хүчний зөрчилдөөн гэж хүртэл үздэг. Философи. Цаг хугацаа өөрийн үр удмаа залгина. Энэ бол зөвхөн домог бус. Өнөөгийн ертөнцид эрх мэдэл хэрхэн өөрийнхөө үр үндсийг устгаж
хүн төрлөختний өөрсдийн гараар сүйтгэж байгаагийн дүрслэл. Гоягийн үзүүлж буй айдас нь хүн бүрийн дотоод айдас, тодорхойгүй ирээдүйн өмнөх түгшүү юм. Нүдэн гөлөрсөн, харцсан игэл бусын тэнгэрийн эцэг бол хүний оюун ухаанг эмзэглэх тэр мөчид бидний дотор төрх хар бараан дотоод шунал. Энэ зураг бол зөвхөн харагдаж буй зүйл биш. Энэ бол сэтгэл зүй рүү чиглэсэн шууд цохилт юм. Өрөө залхиж буй тэнгэрийн эцэг бол уран зурагт ховорхон тохиох галзуу бүтээлүүдийн нэг. Энэ нь хүний дотоод ертөнцийн хүч, хяналтгүй шунал, цаг хугацааны айдас, эрх мэдэл хэрхэн самууралд хүрэгдгийг илэрхийлнэ. Гоя өөрийн санаагаа зөвхөн зургаар харуулаагүй. Тэр бидэнд бидний дотоод айдсыг үзүүлж, түүнийг мэдрүүлж байгаа хэлбэр. Өнөөдөр уг бүтээл Мадридын Прадо музейд хадгалагдаж байгаа бөгөөд уран зургийн түүхэнд хамгийн хүчтэй сэтгэл зүйн сөрөг мэдрэмжийг илэрхийлсэн бүтээлийн нэг хэмээн зүй ёсоор үнэлэгддэг.